Нийслэлд асуудал их. Энэ их асуудлыг хуримтлуулж бас хураасан хүмүүс нь өнгөрсөнд хотын удирдсан удирдлагуудаа шууд холбоотой. Гэхдээ өнгөрсөндөө зууралдах бус ирээдүгөө харах нь чухал. Инхийн тулд зарим өөрчлөлтийг эхлүүлсэн гэж Нямбатар мэдэгдэж байна. Үүний нэг нь нийслийг 14 хуваах тухай ойлголт юм а. Би одоо тэр хот тосгоны эргэцэн байдлын тухай хууль дээр яг өөрөө ажилласан хүн шүү дээ. Бид нар энийг хоёр үе шаттайгаар цаашид ер нь хот тосгодыг хотын дарга шууд сонгодог энэ чиглэл рүү явуулъя л гээд одоо ийм өөрчлөлт реформ руу явж байгаа. Хотын иргэдийн хурал гэж байлгүйгээр хотын иргэдийн зөвлөл гэдэг байгууллага байгуулагдъя. Хотын даргаыг шууд одоо олон нийтэд сонгодог болгоё гэдэг ийм зарчим руу явж байгаа. Эхний ээлжинд нөгөө Улаанбаатар хотын доторх 14 хотын даргаыг шууд сонгодог болъё. Бусад улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хотын дарга нарыг шууд сонгодог ийм зарчим руу шилжилт хийгдээ. Тэгэнгүүт ямар сөрөг юмнууд ярьсан бэ гэхээр нөгөө олон төлөөлөгч нар чинь давхцах юм биш үү гэдэг. Тэг бид нар үгийн шилжилтийн үеийн зохицуулт нь шинээр хот тосгоны хууль хэрэгжиж эхлэхээр шинээр байгуулагдсан хот тосгодын иргэдийн хурлыг хотын тосгодын зөвлөл болгоод даргаыг нь шууд сонгодог энэ чиглэл рүүгээ бид нар шилжилт хийе гэдэг. Нийслэлийн засаг даргад хадгалагдаж байгаа нэг юм эрх модол бол зарим хотод суух дипломат төлөөлөгч байдаг. Энэ асуудалд хэн нэгнийг томилж явуулаагүй. Тим эрх мэдэл шууд надад байхгүй гэлээ. Уучлаарай, манайхаас ямар ч бичиг явдаггүй. Улаанбаатар нэртэй би нэг бас ил ярамгүй байна. Энэ манайхаас ерөөсөө явдаг томилгоо, миний бичгээр явдаг томилгоо байдгүй. Улаанбаатар хотын төлөөлөгчөөр өмнө нь намайг ирэхээс өмнө Сөүл, Токио, Москва хотуудад томилогдсон томилгоонууд яг тэр хэвээрээ байж байгаа. Нийслэлийн засаг даргын хөрөнгө орлогын асуудал мөн сөхөгдөж байгаа. Усад жилд 300 орчим сая төгрөгийн татвар төлдөг, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьцааг хотын дарга эзэмшиж байна. Нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаа цалин бол нэг 3 хэдэн сая төгрөг байгаа бах. Одоо тэр яг энэ цалингийн картанд л ороод зарцуулаад тэгэл явж байна. Мэдээж зэрэг хамаарал бүхий компани юу бол хөрөнгө орлогын мэдүүлэг төр бүглэгдсэн байгаа. Хамаг Монгол групп ХХК гээд барилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн үйл ажиллагааг нь хөдөлж явуулдаг. За би бас яг ийм асуулт тавьж магадгүй гээд би зөв нэг хамаарал бүхий хүмүүсээс жилд ер нь хэдэн төгрөгийн татвар төлд юм бэ гэдгийг асуусан. Сүүлийн 8 жилийн байдлаар нэг жил дунджаар яг хүн амын орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 300 орчим сая төгрөгийг жил болгон. За зарим жилдээ өсөлттэй 400 хэдэн сая төгрөгийг төлдөг гэсэн ийм мэдээлэл авсан. Энэ татврын ерхий газрын нээлттэй мэдээллийн санд байгаа. Та тэрийг үзэж болно. Төртэй холбоотой ямар нэгэн одоо төрийн худалдаах ажиллагаанд нэг ч оролцоогүй. Хотын дарга боллоо гэд аж ахуйн нэгжээ дэмжээгүй шалгаад үзэж болно. Бизнесийн зарчмаараа үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн тайлбарыг өгж байна. Харин ерөнхий сайдтай холбоотой асуулт тэрээр хариулт өгөхөөс татгалзлаа.